Өмнөгов аймаг бол бас нэлийн онцлог аймаг байдаг. Өөрийгөө одоо санхүүжүүлдэг хоёр аймгийн нэг нь байгаа юм. За энэ нь одоо Өмнөгов аймгийн онцлог нь Уулуур хаан бүс нутаг. Уулуур хаан том компаниуд байж байгаа. Хоёр хөлийн бомб байна. За энэгээр одоо Монгол улсын нүүрсний экспорт ихэнх нь зэсийн баяжмлын экспортын одоо тал нь гарч идэг. Энэ утгаараа бол бас төсвөө нэлээд сайн бүрдүүлдэг юм аймаг байгаа. Тэгээ үүнийгээ дагаад бол олон бүтээн байгуулалт хийгдэж байна. Хүн бүхний ярьсан хэлсэн зүйлийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэр одоо нэг бэрхшээл нь бол яг өөрөө шийдээд ингээд одоо бүх шийдвэрээ гаргаж чаддаггүй. Яагаад гэвэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж байгууллага одоо миний төсвийг баталж өгдөг учраас тэр болгон хангалттай төсвөө бас баталгааж авч чаддаггүй. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол 33 хүн суудаг өөр өөрийн тойрогтой. Тэгэхээр хүн бүхэл өөр өөрийн тойрогтой илүү одоо хөрөнгө оруулалт хийхийг боддог. Тэгэхээр нөгөө аймгийн том одоо нэгдсэн одоо зохион байгуулалтаагаар хөрөнгө хаяж хийх ажлууд маа жоохон хоцрогдох талтай байдаг. За өнгөрсөн 4 жилийн одоо томоохон бүтээн байгуулалт гэвэл одоо энэ аймгийн Далан задгал сумын төвд 850 хүний одоо сайхан театр барьж байгаа. Манай аймгийн хуучин театр бол бас нэлээд муудсан, ашиглалтын шаардлагагүй болсон. Нэгд хоёрдугаар ер нь Өмнөгов аймагт сүүлийн үед улсын бүсийн хэмжээний их томоохон одоо сургалт зөвлөгөөн хурлууд болдог боллоо. Урлаг соёлоор Өмнөговчууд сүүлийн үед одоо Монголдо төдийгүй Азийн урлагийн наадмуудад бас нэлээд сайн явж оролцдог боллоо. Ингээд бид бол ер нь аливаа улс орны нүүр царай соёлын хүн ардынх нь одоо соёлын төвшин, хөгжлийн төвшин энэ соёлоосоо харагддаг, театраасаа харагддаг. Тийм учраас бид 2 жилийн хугацаанд одоо барьж үргэлжлэж явж байгаа. Энэ 9 сарын 1-нд ашиглалтанд орохоор явж байгаа бол нэлээд том бүтээн байгуулалт байгаа. Үүний дараагаар олон улсын стандартад нийцсэн музейн барилга баригдаж байгаа. Тэгээ энэ нь болохоор бусад музейнуудаас юугаар онцлог гэхээр манай Өмнөгов аймаг бол энэ динозаврын дөлгийн нутаг. Манай Өмнөгов аймагаас бол маш олон төрлийн динозаврын яс хөлбөрүүлийн өндөг олдож байсан ийм үлгийн нутаг учраас хэлбэр нь ч гэсэн одоо ийм динозаврын хэлбэртэй музей маань доторх танхим ерөнхий нөгөө утга санаа юмнууд нь динозаврын олдууртай, палеонтологийн олдуур чиглэлтэй, танин мэд хүн хүүхдүүдэд одоо хичээл сургууль орж болохоор ийм одоо том бүтээн байгуулалтын ажлыг бол хийж байгаа. Энэ одоо 100 ашиглалтанд орохоор төлөвлөж байна. Миний амьдралын үнц нь бол энэ сайхан төрсөн нутаг. Энэ одоо сайхан говь нутаг. Энэ одоо сайхан одоо үдсгэлэнд одоо байгаль, баян бүр тогтцоод тэгээ энэ сайхан одоо энэ одоо эрдэс баялаг тийм ээ. Тэгээ энэ мал сүрэг, энэ сайхан хүн ард, Өмнөговын одоо сайхан сэтгэлтэй уужуу тавиар зон олон гээд одоо миний одоо үнц нь бол энэ манай аймаг маань, энэ одоо манай газар нутаг маань, хөдөлмөрч ард түмэн маань гэж боддог. За мөн одоо бас Өмнөгов аймаг дээр хийгдэж байгаа том бүтээн байгуулалтын зам бах. Өөрийнхөө орон нутгийн хөрөнгөөр аймаг доторх одоо замынхаа асуудлыг ер нь бараг бүгдийг шийдсэн. Гэхдээ ганц зам биш, авто зам биш, дагаад явган үний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийг ер нь зохицтон аймгийн төв, гэр хорооллууд бас сумдуудаа шийдэж өгч байгаа. Тэгэхээр энэ замаа дагаад энэ дугуйн зам энийг дагаад хүмүүс ч гэсэн одоо дугуй унах. Тэгээд энэ замаа дагаж алхах одоо өөрийнхөө эрүүл мэндийг дэмжсэн одоо энэ дасгал хөдөлгөөн хийх одоо ийм итгэх оролцоо нь бол маш их одоо нэмэгддэг юм байна гэж ингэж бид бас ойлгодог. Өмнөгов аймаг бол 2017, 2018, 2019 оны ажлаараа бол Монгол улсын шилдэг аймаг одоо 3 дахь удаага болсон. Тэгээд засгийн газраас засгийн газрын хэрэглэх газраас аймагуудаа жил бүхэн одоо олон үзүүлэлтээр ажлыг нь үнэлж дүгнэх. Тэгээд энэ дээр одоо 3 жил тэргүүлсэндээ бол бас манай Өмнөговчууд баяртай байгаа. Олон одоо хүмүүсийн хөдөлмөр шингэж үнэлэгдэж одоо энэ сайхан шагналыг авсандаа бас баяртай байдаг. Манай 15 сумтай 14 сум нь бол энэ хөдөө орон нутагт байна. За 15 дахь сум нь Далан задгахтай байна. Хөдөөгийн сумдуудаа одоо
дэд үтц буюу одоо дулаан цэвэр бохироо холбосон иж бүрэн холбосон анхны аймаг болсон. Энэ нь одоо хүүхдүүд, төрийн албан хаагчид одоо бүгд өрөөндөө энэ ажлынхаа байран дээр цэвэр бохирт холбогдох юм сайхан боломжтой болсон. Ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүд дотор байрны жоохон хүүхдүүд шөнө гадаа гарч бизнесээс ахуулаад бас хүндрэлтэй. Тийм учраас одоо бол бүгдээрээ дотроо нойлтой цэвэр бохиртой, дотроо халуун ус төвшөнд орчдөг ийм сайхан боломжоор бүрдүүлсэн. Төрийн байгууллагуудаас гадна айл өрхүүд рүү энэ дулаан цэвэр бохирын шугам татснараа өдөө суманд амьдарч байгаа хүмүүс аймгийн Улаанбаатар хот амьдарч байгаа юм шиг одоо гэртээ одоо угаалгын машинтайгаа, галт тогоотойгоо, нойл дүүштэйгээ одоо ингээд сайхан амьдарч байгаа юм одоо бас бүтээн байгуулалтын ажлыг бид хийсэн. Манай гэр бүлийн хүн бол энэ Өмнөговь аймгийн одоо энэ Номгон сум гэдэг уртлын хил дээр одоо байдаг сум. Энэ сумын гаралтай ийм жирэл одоо багш хүний одоо гэр бүлээс гарсан, скетний гэр бүлээс гарсан ийм хүн байдаг. Би өөрөө бол жирийн ажилчид, манай аав бол тээврийн жолооч хийж байсан хүн байсан. За ээж маань энэ ус цагуурын газар гэж байсан байдаг, тэнд техникч хийж байсан. Ингээл одоо 6 хүүхдийн хамгийн том нь. Тэгээ аав маань тээвэрт явчихна. Ээж маань бол ээлжийн ажилдаа явчихна. Тэгээ гэртээ дүүнраа л одоо хариуцаад л хоол ундыг хийгээд үлэм модыг хаглаад гэр хороолт өсөөч усаа зөөгөөд бас нэг иргэдийн одоо нэлийн таалагц ажилгүүл 16 онд ажил авсан дараагаа энэ аймгийн төвийн аав бүстойгоо энэ байшин байгууллагуудыг тойрсон маш олон замбраагүй пин амбар сав кантинаар дэлгүүрүүдийг тойрсон. Тэр нь олон жил болсон, нуудсан барьсан, бундуур нь хог одоо чихсэн, үнэр танар хэцүү ийм одоо олон зүйлүүд байсан. Бүгдийн аймгийн засаг даргын захирамж гаргаж одоо нүүлгсэн. Өнгөрсөн оноос эхлээд энэ хуучин байруудаа бүгдийн гадна талын фасадыг бол соль шинжлэх ажлыг бол хийсэн. Дулгаалаад, өнгө үзэмж оруулаад ингээ одоо хүйтэн халдгүй байрнуудынх нь шугамын солиод ингээд хийхэд бол ирээд их маш их дуртай. Орчин нь одоо их сайхан болсон, өнгө үзэмжтэй болсон, дулаахан болсон. Дагаад энэ байрнууд маань хүмүүс төрөл эдийн засгийн ач холбогдлоо өгч байгаа. Байрных нь үн дахиад дагаж бас өсөж байна үнэн. Энэ жил бол өрх гэр бүлийг дэмжих чийлгээд гэр хороол руугаа нэлээд сайн гарч ажиллагаа. Гэр хорооллынхоо хашаа нэг зэгцлэгээс ахуулаад жордлон нойлын асуудал, хогны асуудал. За тэгээ гэр хорооллын гэрэлтүүлэг, зам талбай, явгууны зам, гэр хороол руугаа одоо 100% Юнвишний энэ сүлжээг татаж оруулахаар одоо энэ Юнтэл компанитай яаж тохирсон. Ер нь манай аймаг 2017 онд 100 орчим тэрбум төгрөг. За тэгээд 18 онд нэг 100 гаруй гэж яваад одоо энэ 20 онд бол нэг 200 орчим 200 жаахан гаруй одоо тэрбум төгрөгийн төсөв одоо батлуулсан. Тэгээд ингээд ер нь тооцох юм бол нэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд нэг 400-аас нэг 500 орчим тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалттай байгуулалтын ажил хийсэн байна. Ер нь бол цэргийн сургууль төгссөн нэг тийм бас онцлог байгаа. Бусад аймгийн дарга нар дотроо ганц цэргийн хүн. Зэрэгээ байгуулж ажиллаж байсан бас цэргийн сургууль багш хийж хийсэн. Тэгээд ер нь бол нэг цэргийн хүний нэг тийм нэг онцлог гэх юм уу. Яг нэг одоо ажлыг бол цагт нь амжуулдаг. Өглөө ажилдаа юм уу хурал тавуулсан хугацаанд ирчдэг. Ерөөсө цагийн юм цагтаа. Тэгээ ажлыг заавал 100% гүйцэтгэж байж санаа амардаг. Тэгээ өөрөө нэг гэртээ хэвтээд ингээд амраад байж чадахгүй хавстан сайж хийсэн ер нь амралтын цагаар ажил дараач гэсэн гадуур хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг өөрөө яваад шалгаад үздэг.
Тэгээд болохгүй байгаа бол бүх компани захирлуудын ер нь дуудаж уулздаг, хурал хийдэг. Тэгээ алдаагийн засаа сайжруулаад явцдаг. Тэгээ хүмүүсээ одоо нэлээд сайн ажлын хуваарлж өгөөд ингээд зохион байгуулад явчихад бол ер нь их зовлон гэж байдгүй. Хөрөнгө оруулалт нь бол дотроо 2-3 ба. Нэгдүгээрт бол хамгийн одоо том эзлэх дүн нь бол манай өөрийн орон нутгийн одоо төсөв татвар одоо бүрдүүлэлтээр. Дараагийн эзлэх хувь нь бол улсын төсвийн одоо хөрөнгө оруулалт байна. Ялангуяа улсын төсвийн хөрөнгө оруулалт бол энэ нийгмийн салбар цэцэрлэг сургуулиуд дотор байрны чиглэлээр бас нэлээд хөрөнгө оруулалт хийгдсэн. Дараа нь 3 дахь их усүр нь бол энэ уул уурхайн компаниудтайгаа хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлагын хүрээнд одоо оруулж байгаа хөрөнгө оруулалт. Тухайлах юм бол оюут толгойн компани 2015 онд манай Өмнө Говь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгээ энэ гэрээндээ жилд 5 сая долларын хөрөнгө оруулалт Өмнө Говь аймагт хийнэ гэдэг. Ингээд энэ 5 сая доллараар бид аймгийн төв болон бусад 14 сумдаа бас аль болохоор хүртээмжтэй хуваарлах үүднээс олон хөрөнгө оруулалтыг бас хийж байгаа. Оюутлаг компаниас гадна үйл ажиллагаа явуулж байгаа одоо 3 томоохон стратегийн ордод оюут толгой, 5 толгой, нарийн сухбат гэсэн 3 стратегийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй компани байгаа. Бүгдээрнтэй нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ хийгээд тодорхой өөрийнхөө харьяалах сумдуудад бас цэцэрлэг сургууль, эмнэлгийн барилга барих гэх мэтлэн хөрөнгө оруулалтыг хийдэг нь одоо бас бусад аймагуудаас бас давуу тал болж байна. Тэр хэрэгжилт сая өнгөрсөн 12 сарын аймгийн иргэдийн төлөөлөгчдийн бодлоор тэр бол 3 жилийн мөрөглөөр гэсэн 88.6%-аар дүгнэгдсэн. Тэгээ одоо энэ жил одоо 4 дахь жил нь. Тэгээ 12 сарын иргэдийн бодлоор бол дүгнэн. Тэгэхэд бол нэлээд сайн хэрэгжилттэй байх болов уу гэж би дотроо бодож байгаа. Ягаад гэвэл 4 бүлэг 166 заалттай мөрөглөөр. Одоо энэ 4 жилийн манай аймгийн одоо энэ мөрийн хөтөлбөр дуусч байна. Энийгээ үргэлжлүүлээд эх 4 жилийнхаа мөрийн хөтөлбөрийг сайхан хиймсэн гэж одоо бас өөрөө дотроо бодож байгаа, хийж байгаа. Өмнө Говь аймгийн хөгжлийн хөтөлбөр 2030 гэж одоо хийлгэхээр одоо нэг аж ахуй нэгжтэй сонгон сургалт явуулж гэрээ байгуулсан. Тэгээ энийгээ их хайтайхан хийчих юмсан. Тэгээ дараа нь ямар ч дарга гарч ирсэн, нам гарч ирсэн. Яг нэг сайн голын олцсон тийм хөтөлбөрүүдийг боловсруулад ажиллаа өгөхдөө тушааж өгөх юмсэл гэж бодоод явж байгаа. Тэгэхдээ энэ болох бах. Энэ хөтөлбөрийг 7 сараас 8 сар гэхэд бол Өмнө Говь аймгийн эх 4 жилийн буюу эх 10 жилийн 2 тусдаа хөтөлбөрийг бол боловсруулчихна гэж бодож байна. Мөрийн хөтөлбөрийн одоо нэгийн нэг заалт бол 50000 ажлын байр бий болгоно гэсэн. Яагаад тэгэхээр 16 онд мөрийн хөтөлбөр боловсруулж байхад хүмүүсийн хамгийн их хэлж ирсэн зүйл бол ажил орлоготой болмоор. Тэгээд бид бол нэгийн нэгтэй бор 50000 гэсэн. Тэгээ өнгөрсөн жил эцэст одоо 4300 ажлын байр бий болсон байна. Тэгээ энэ жил одоо бид 5000 хүрэх зорилт тавьж байгаа. Тэгээ яагаад ингэж 50000 ажлын байрыг одоо бий болгоч юу гэхлээр зэрэг ер нь нэгдүгээрт уул уурхайн компанитайгаа бид хамтын ажиллагааны гэрээ түрүүний ярьсан байгууллаа. Тэн дээрээ ерөөсөө яг зааж өгдөг. Эхний ээлжинд одоо Өмнө Говийн КАКС регистртэй хүмүүсийг ажилд аваад хэрвээ одоо манай хөдөлмөрийн хэлтсээс аваад хэрвээ тийм хоолдохгүй бол бусад одоо Улаанбаатар бусад аймагаас авна гэсэн бид бас уул уурхайтайгаа ингэж хамтарч ажилдаг. Өмнө Говь аймаг бол Монгол төдийгүй дэлхийд ер нь энэ үлэг өрүүлийнхаа энэ одоо үзмэр, хадгалт, хамгаалалт тэгээ энэ сурчлагаа, менежментийг сайжруулж чадах юм бол үнэхээр тэр бусад орнуудын үлэг өрүүл байхгүй мөртлөө Солонгосын нэг аймаг одоо үлэг өрүүлээр аяжуучид хөгжүүлээд тийм домгоос сэтгүүлээд энд байсан гэдэг домгоос сэтгүүлээд маш олон сая жуулчин авчиж байна. Тэгэхээр манай одоо яг жинхэнэ үлгийн нутаг нь одоо хүртэл одоо ясн өндөг нь олдчихлоо байна, мөр нь байж л байна, арилаагүй. Тэгэхээр энийгээ одоо сайхан менежмент бий болгоод үлэг өрүүлийн сайхан тэр газар дээр нь парк бий болгоод том хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Ингээд явах юм бол үнэхээр одоо юун уул уурхай ухахгүйгээр хөгжих тийм сайхан боломж байна. Жил бүхний 3 сард энэ жил корона гэдэг одоо чадсангүй. Нууд хорон компаниудаа хамтраад ажлын байрны нээлттэй өдрөлөг энэ гадаа уртлын талбай дээр зохион байгуулж эхэлсэн. Тэгээ анхны
жил 2017 оны 3 сар зохион байгуулахад 11 мянган хүн ирчээсэн болвол одоо хамгийн сүүлд өнгөрсөн жил зохион байгуулахад бол ер нь нэг 2 мянган хүн л ирж сонирхсан. Тэгээ уулуурхайн компаниуд бол хэлж байгаа. Ер нь өмнө ажлын байранд ажилд орё гэсэн сонирхолтой хүн ер нь их цөөхөн болсон байна. Тэгээд одоо манай аймгийн зарын цэг одоо энэ юунуудаар групп энтер дандаа ажилд авна гэсэн ийм зарууд их явж байдаг. Манай одоо ноолуурын цаг сая хөдөөгөр яваад ирлээ малчтайхаар орж байхад нэг ямаа 6000 гэхэд ерөөс хүн олдох байна гэж. Тэгээд бусад одоо аймаг орон нутгаас бас хүмүүс ирж бас зохион байгуулалттай групп болоод ирж бас айлуудын ямаас хамж өсөөр самж одоо үзэгдэл бас их олон болсон байна. Манай аймгийн хувьд одоо энэ янз бүрийн байгууллагуудаас гаргадаг энэ нөгөө өрсөлдөх чадварын индекс, ядуурлын түвшин, за Монгол үндэсний хөгжлийн газраас гаргадаг энэ ядуурлын түвшинтэй бол ерөөсөө хамгийн бага ядуурлын түвшинтэй аймаг байгаа. Хамгийн бага ажилгүйдлийн түвшинтэй аймаг болж байгаа. За хөгжлийн индексээрээ бол Орхон аймгийн дараа гээд ерөнхийдөө 3 том үзүүлэлтээрээ бол дандаа тэргүүлээ явж идэг. Манай аймгийн хувьд одоо хамгийн бэрхшээлтэй асуудалтай зүйл бол байгаль орчны асуудал. Яагаад тэгж хэлж байна гэхээр уулуурхай бүс нутаг учраас энд уулуурхай одоо үйл ажиллагаанууд, хайгуулын ашиглалтын үйл ажиллагаа явдаг. Нэлийн 2 бомб байгаа. За дахиад одоо төмөр замын бүтээн байгуулалт, авто замын бүтээн байгуулалт гэхэд маш олон энийгээ дагаад одоо тээвэр хэрэгсэл, дэд үтс зам хэрэгтэй болдог. Энэ болгон маа нөгөө малчтын бэлчээр дээгүүр явж таардаг. Тэгээ уулуурхай үйл ажиллагаанаас болоод тоосчлт, бэлчээрийн одоо доройтол тэр уулуурхайн одоо ойрхон байгаа баг сумын төвийн хүмүүсийн одоо энэ нөгөө цэвэр эрүүл орчинд амьдрах энэ эрхэн зөрчигдөх. За тэгээд одоо бас энэ цөлжилт, энэ дэлхийн нийтийн дулаарл одоо усны хомсдол тийм ээ, энэ уулуурхайч одоо газрын гүний л ус ашиглаж байна. Манай аймагт одоо тийм уулуурхайд ашиглах гол мөрөн байхгүй, далай цөөрөн байхгүй. Тийм учраас энэ усны асуудал гэдэг ийм асуудлууд бол манай аймагт яалт байхгүй. Энэ хөгжлөөн дагаад дэд үтс уулуурхайгаа дагаад тулгардаг. Аль болохоор л одоо бид энэ нөлөөг нь баг байлгах үүднээс бас нэр цэцэгтэйгээ яамтайгаа хамтарч ажилладаг, малчтайгаа бас хамтарч ажилладаг. Аль болохоор нөхөн сэргээлтийн ажил, ойжуулах ажил, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг одоо байнга хийдэг. Улсын хэмжээнд бол манай аймаг хамгийн одоо хүний гараар бүтсэн тармил ойн хэмжээгээр бол хамгийн их хэмжээтэй аймаг болсон. Тэгээд одоо бид бол байнгын гишүүдээрээ дамжуулж ярьж хүсэл тавьдаг нэг асуудал бол тэр Орхон говь төсөл, Хэрлэн говь гэсэн төслүүд байгаа шүү дээ. Хангай тэр гол мөрний илүүлэлийг цөөрөмд нөөцлж аваад ирлэх үед нь урсд нөлөөлөхгүйгээр тэгээд наашин татаж энэ том төслүүд рүүгээ явуулах асуудлыг л одоо манай малчид одоо манай орон нутгийн удирдлагууд бол төсөлтөй их тавьдаг. Аль болохоор гүний усыг одоо бага ашиглах юм шаардлагууд бол